цөмийн энерги, цөмийн технологиг ашигладаг юм байна гэдэг ойлголт төлөвлөдөг. Миний ч мэдгүй их олон зүйл энэ цөмийн технологитой холбоотой байдаг юм байна. Энэ бол мэдэхгүйгээсээ болж л айж бэр гэдэг болохоос биш ер нь мэдэж авах хэрэгтэй. Улс орны хөгжил дэвшилд бол маш чухал зүйл гэдэг нь бол харагдчихлаа л дээ. Хэлгүй яг энэ бүхэл салбарт хэрэгжилж байна л да. Маш энгийн жишээгээр ярих нь зөв байх гэж бодож байна. Дугуй байна. Өдөр хүмүүс бол машинтай болсон цагт тийм үү? Одоо жишээлбэл дугуйны чанарыг сайжруулах цөмийн технологи хэрэгэлдэг байх жишээтэй. Одоо жишээлбэл хэрэглэх хугацааг уртсахад тийм. Жишээлбэл та бүхэн бидний цахилгааны утаснуудын ачаалал даах чадварыг сайжруулахад бас цөмийн одоо цэцэрлэгээр шарж тийм. Тодорхой энэ одоо чанарыг сайжруулдаг байх жишээтэй. Эмэгтэй хүчтэй гоо сайхны бүтээгдэхүүн ялангуяа нүүр бол энэ зэрэг хэрэгтэй. Тэнд бол төрхтөг гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүдийг хоргоожуулахад жишээлбэл цөмийн технологи хэрэглэх жишээтэй. Эрүүл мэндийн салбарт хүн бол шүд цэвэр бол бие цэвэр гэж ярьдаг. Шүдийг эмчлэх ялангуяа онцлоход одоо цөмийн технологи хэрэглэж зургийг авч байна. Дээрэс нь одоо Монгол улс эргэтийн шилжүүлэн суулгадаг боллоо. Энэ хүрээнд эргэтийн шилжүүлэхийн өмнөх үе шат, шилжүүлэх үе шат, шилжүүлсэн дараах үе шатыг мониторинг хийхэд өвчнийг онцлоход эмчилгэд бас хэрэгжилж байна. За уул уурхайн салбарт хэрэгжилж байна. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжилж байна гэдэг ингээд ер нь бүх салбарт хэрэгжилж байгаа нарийн ингээд нэг үрчлэн яриад яваад байх боломжтой. Өнгөрсөн 7 хоног орчмын өмнө өнөөдөр нэгдүгээр эмнэлэг дээр онцлогооны тоног төхөөрөмж газдуулж исэн. Тэгсээр мэдээ үзэжсэн та гараад ирж байлаа. Тэгс чи энэ бол цөмийн технологиг ашиглаж юм хамгийн сүүлийн үеийн онцлогооны төхөөрөмжийг суудлуулж ийн гэж хэлжээ л дээ. Олон улсын атомын энерги агентлагийн гишүүн болсны одоо энэ жил 40 гаруй жил өнгөрч байна л. Тэгээд Олон улсын атомын энерги агентлаг, манай агентлаг, нэгдүгээр эмнэлэг, засгийн газар хоорондоо ярьж байгаад одоо дэлхийд их цөөхөн байдаг. Аспект 2 толгойтой аспект гамма камер суурилсан. Ингэснээрээ бол одоо жишээлбэл маш олон хүмүүсийг үе мөч тий одоо 5 цул эрэхтэн яс тархины гэмтэл бэртлэгээд маш олон зүйлүүдийг дэлхийн түвшинд онцлох боломжтой тийм аппаратыг суурилсан. Ингэснээрээ одоо жишээлбэл Японд нэг хүн яваад имжлүүлээд ирэх чинь 20-30 сая төгрөг хамгийн багадаа шүү дээ. Та бүхэн одоо өдөр болгон шахвал туслаач гэж юмнууд явж байгаа 50-60-100 сая төгрөг болдог. Гэтэл эндээ онцлуулчих юм бол эндээ имжлүүлчих боломжтой юмнууд зөндөө байна. Гадагшаа авах одоо эрүүл мэндэд дамжиж гарах мөнгөөрсгалыг зогсоох их сайн хувь нэмэр болсон. Одоо энийг бол дахиад нэгийг нэмээд аваад ирэх юм бол дараагийн ПЦ-тэй болгож чадах юм бол Монгол бол дэлхийн түвшинд одоо онцлох бүрэн боломжтой үйл ажиллагаа. Энэ бол цөмийн технологи. Энэ бол цөмийн технологиос хойрлож энэ онцлогыг хийж байгаамаа тий. Эрүүл мэндийн салбараас гадна бас нэг сонирхолтой зүйл яригдсан хүнсний салбар шүү дээ. Тий. Цөмийн энэ бас технологиг ашигладаг юм байна шүү дээ. Тэгэл байх уу. Одоо бид бүхэн өдөр бүхэн уудаг ингээд савлгаатай ус ба шүү дээ. Энэ усыг ингээд савлаад явж явах хооронд чинь цаана мэдгүй ш автоматар явж байгаа юм чинь яг дүүрлэг ингээд мэдэрдэг тэр тоног төхөөрөмж ч юм уу сав баглаа боодлоо үе цөмийн технологиг ашиглаж байгаа жишээтэй. За дээрэс нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах хугацаа уртсгах тийм ээ. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг илүү их одоо хоргоожуулах гэдэг их олон чиглэлээр хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний салбарт ашиглаж байгаа юм л да. Эмэгтэйчүүдийн гоо сайхан гэснээс хүүхдийн живхийг бас ингээд шингээх тийм чадвар сайжруулахын тулд бас цөмийн технологиг ашигладаг гэж байна л да. Ер нь одоо тэгээд маш хүүхдийн живхнээс гадна тийм үү. Альва бидний нүдэнд үзэгдэж гарт баригдах жижиг хэсэглүү очих тусам л цөмийн технологиг хэрэгжилж байгаа юм л да. Жишээлбэл гэмт хэрэг гарчихсан байдаг. Бид нар үнэрлээд нүдээр хараад илрүүлж чадахгүй. Тэр тохиолдолд яг үгээр жишээлбэл нэг үс үлдсэн байхад тэр үсийг цөмийн технологиор томруулж спектр анализ гэж юм хийгээд за энэ ийм хүн ус байна гэж тогтоогоод дараа нөгөө хүнийг тэр хүн бие бишээ гэдэг бол нөгөө үсийг аваад харьцуулах арга нь цөмийн технологиос хойрлож тэгээ одоо жишээл уул мөрөлдөрүүлэх бидний харж чадахгүй байгаад ирэх хэсгэд
ажиллаж чаддаг технологи өөрөө цөмийн технологи байна л. За гэмт хэрэглэрүүлэгт. Дээрээс нь бид бүхэн хил гайлаар ороод ирэхэд л нөгөө нэг хаягдл орж иж гэнэ үгүй юу гэдэг тэр асуудал хориотой бараа бүтээгдэхүүн оруулж иж байгаа хэсгийг бид нар ороод ирэхэд нэг камераар дундуур цүнхөө хийдэг, засгийн ордонд орох цүнхөө хийгээд байгаа бол тэрнийг илрүүлж байгаа тэр тоног тохиромж бас цөмийн технологиудаас хойрлож хил гайлын бусад хэрэгэлдэж байна. Өөрөөр хэлбэл энэ цаагаараа бүр том агуулгаар бол дэлхийн техник цөмийн терроризмээс сэргийлэх, зөвхөн цөмийн бол бусад одоо хориотой бараа бүтээгдэхүүнийг авч явахаас сэргийлэх. Хүний бараа бүтээгдэхүүнийг байнга ингээд ухаад суугаад байх нь тийм сайн харагдахгүй шүү дээ. Тэгэхээр цааталт нь байгаа зүйлийг шууд ингээд гадна талаас нь харцдаг тэр систем цөмийн технологиудаас хойрлож тэгээ альфа, бета, гамма гэж засваргууд байж тийг ашиглаж явах жишээ нэ. Тэгэхээр дараагийн нэг зүйл бол хил гайл дээр жишээл томоо хэмжээний машин ороод ирдэг. Бүгдийн буулга хараад их төвхтэй. Тэгэхээр тэр нөгөө бараа бүтээгдэхүүн чинь яг нөгөө гайлын декларацанд бүгдсэн бараа мөн үү биш үү гэдгийг л цөмийн технологиор шууд оруулаад харчиж болж байгаа. Өнөөдөр 3 сарын 22-ны өдөр Монгол хүн сансарт ниссэн баярын өдөр л дөө. Энэ өдөр бас тохиож байна. Тэгэхээр би бас энэ сансрын технологи, харилцаа холбооны технологи бас энэ цөмийн эрчим хүчний салбартай суурилсан байдаг л гэж тэр танилцуулганаас бас харж илээ л да. Уул нь бол түүх өдөр шүү дээ бидний хувьд бол. Тэгэхдээ энэ нь бол бас технологи нь бас л бидний мэдэхгүй ойлгохгүй байгаа тэр зүйл дээр л суурилсан байна. Ер нь бол өнгөрсөн одоо 90-ийн 3 цагийн хэлхээсэнд цөмийн технологи хэрэгжилж байна л гэж би хэлж байгаа. Бас газар хүнээс сансар огтхоо хүртэл хэрэгжилж байна. Жишээлбэл бид бүхэн тэн сансарт хүнээ илгээсэн гайхамшигтай юм сайхан өдөр. Сансар огтхоо бид эзлэж тэнд одоо хэмэл дагуул явуулснаар бид бүхэн телевизээр гараад хөдөө орно дэлхийд дахин телевиз гаргах мэдээлэл харилцаа холбооны салбар маш өндөр хувь нэмрийг цөмийн технологиос одоо нэг салшгүй хэсгээр холбогдож байгаа. Тэрнээс гадна малчтай хувьд бол яад гэхээр бид нэг цаг агаар яах нь мэдээгөөсчигээд тавьдаг үстэй. Тэр одоо нөгөө нэг цагуур судлалын салбарт одоо цөмийн технологиг өрхнөр хэрэгжилж явах жишээтэй. Гүмүү ялгаагүй нөгөө сэргийгдэх эрчим хүч тийм ээ. Энэ салбар хүртний цөмийн технологитой цалшиг нэг хэсэг шүү дээ. Ингээд ирэхэд зэргийн цөмийн технологи одоо та бүхэн мэдэн түүхчид бид одоо ингээд 150 жилийн настай динозавра Монголд аваад ирлээ гэд бахархаж байна да. Сая жилийн настай тийм үү. Тэгэхээр тэр сая жилийн насаг чинь нөгөө түүхч хараад ч юм уу долоогоод ингээд иймэрэ мэдхгүй шүү дээ. Тэр хин мэддэг гэхээр цөмийн бийцэгчд спектр анализ хийж өгөөд за ийм настай тэр үе юм байна гэж тогтоосны дараа нөгөө хүмүүс нь бид ийм одоо олдвор оллоо. Энэ бол гайхамшигтай зүйл байна гэж ярьж байгаа бол цөмийн технологийн гайхамшиг нь өөрөө одоо үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл бид алхам тутамдаа бид нар ингээд эргэн тойронд нарны тоёо хүртлийн чинь цөмийн цацраг шүү дээ цаагуур. Тийм ээ. Тэгэхээр зүрх яг энэ цацраг хөрөөлөн байгаа орчин цацрахын фон энэ төр бол байх ёстой стандартаа байх тухай асуудал байхаас биш эндээс зугтаж холдож энэгүүгээр амьдрах амьсгалах ямар ч боломжгүй гэдгийг л ойлгох ёстой юм байна. Цөмийн энергийн тухай ярихад хамгийн чухал зүйл бол мэдээж уул уурхайн салбартай холбогдно. За нөгөө талаас цөмийн эрчим хүч гэдэг зүйл бол яригдана. Сонин дээр тоймлсон байлаа. Тэр их тийм суурьтай хэлсэн шиг санагдсан. Дэлхийн ертөнцийн өнөөдөр эрчим хүчний төлөөх дайн болж байна. Өсөлтөө болж байна. Хус тэмцэл болж байна. Энд бол цөмийн энергийг ашигласан хамгийн найдвартай, хамгийн хямд, хамгийн зөв технологийн дагуу ингэж цөмийн энергийг ашиглаж эрчим хүчнийхээ хэрэглээг хангаж байгаа улс орнууд хамгийн хөгжингүй, хамгийн хүчирхэг байж чадж байна гэж тайлбарласан байна. Ер нь бол энэ цөмийн энергийг ашиглан одоо юу гэдгийг тодорхой нөгөө реактор ажилуулад эрчим хүчнийхээ тодорхой хувийг хангана гэдэг бол тухайн улс орны хөгжил дэвшил суурь гэдэг утгаараа бусад орнууд нөгөө нэг дайтж байгаа, тэмцэлж байгаа, өсөлж байгаа гэдэг утгаараа за энэ монголчин ер нь ийм юм оруулчих болохгүй шүү. Надад монголчин өндийгөө дэрнэ гэдэг ч юм уу тийм зүйл бас явдаг юм шиг санагдаад гүй энийг бойлохоор гэл нөгөө нөхдүүд нь хортой байртай энэ төр гэж жагсаал цуглаан хийгээд байдаг ч юм шиг санагдаад байна. Ер нь
Ягаад гэвэл нөгөө ч өрсөлдөд биш тооноо. Монголын энэ цөмийн технологиг нэг олигтой явуулаад дэмий шүч гэдэг юм уу? Яг энэ ураны нөөцөөрөө бид дэлхийд их том нөөцтэй юм л да. 1.4 сая тонны таамаг нөөцтэй 100 одоо 20-од мянга тий. Одоо ойр үед нэмэгдэхээр 140-од мянган тонны одоо батлагдсан геологийн нөөцтэй ийм газар л да. Бид бол энэ салбартаа өрсөлдөх юм бол дэлхийд тийм үү 1-2 тал орохоор тийм нөөц боломж өөрөөр яг унтж байгаа бар мэт тийм нөөц боломж байгаамаа. Харин биднийг ингэж эхлүүлэхгүй байх сонирхол хаан нэгэн газар байхыг үүсэхгүй. Бусад орнуудын зарим нэгэн туршлагаас ингээ харахаар зэрэг энэ салбараа хөгжүүлж эхлэх гэхэд зориудаар одоо хүмүүсийг торхирч зогсоолохыг хүсэж байсан тийм жишээнүүд бол бий. Гэхдээ манай Монголын эх орночдод бол ингэхгүй байх гэж би бүрэн итгэдэг. Харин зүгээр энэ салбарыг хөгжүүлэх жишээлбэл сая одоо бид нар нэг дэлхийд дахин нэгэ яриа сууж байгаа тэнд огт ямар ч мал өхөөгүй байхад одоо 10-20 зулвсаг гарлаа гэж энэ цөмийн технологид холбоотойг ингэж зориудаар хүмүүст худлаа мэдээлэл өгдөгөө ер нь зогсоох хэрэгтэй. Энийг бол зөвхөн тэр төрийн бас байгууллагатай холбож хэлж байгаа биш. Хэвлэл эдийн бодлогын байгууллагууд бид л адилхан Монгол улсууд Монголын ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө явж байгаа бол бид ийм худлаа сенсацлж тэг хүний толгой эргүүлсэн мэдээллийг тавихт нь редакц нь уучлаарай хилдэг болох ёстой байна л да. Хоёр дахь нэг зүйл нь бол одоо цөмийн одоо атомын цахилгаан буруу муруу гэдээ ингэж байгаа бол маш олон орнууд чинээр атомын цахилгаан барьж байна. Яг үнэ. Жишээлбэл Арабын нэгдсэн Эмират, Турк гэдэг улсууд байна. Тэд бол өөрөө ариун нэг газар доороо нөөцтэй. Тэр нь юуны нөөц үг гэхээр газрын тосны нөөцтэй. Санхүүгийн маш их чадвартай ийм орн яагаад цөмийн технологиг ашиглаж энерги гаргаж авах гэдэг нэг гэдэг сонирхолтой байгааз. Тэгэхээр энэ цөмийн энерги бол ерөөсөө энергийн төлөх дээр үед бол явахтай газар нутгийн төлөх дайн дээр болдог байсан. Одоо өөрөөр хэлбэл нэг боссон ч суусан ч уцаа цэнгэлсэн энергитэй холбоотой машинаа одоо цахилгаанаар явдаг болж байна те. Бүх зүйл энергитэй холбогдож үйлдвэрлэл бол ерөөсө тогтвортой эрчим хүчээс хамааралтай. Урт хугацааны үйлдвэрлэлүүд. Энэ тохиолдолд эрчим хүчний төлөх тэмцэл бол ерөөсө тийм мөнхийн тэмцэл өнөөдөр хамгийн хурц тэмцэл байна. Энд харин зөв тогтвортой одоо өөрийн бодлоготой гарч иж өрсөлдөх нь хамгийн чухал. Тиймээс эрчим хүчээс хараад байна гэдэг бол манайх бол жишээлбэл эрчим хүчийг бүрэн шийдэж чадахгүй байгаа. Жишээлбэл яг нүүрсээр шийднэ гэж байгаа сайн зүйл. Гэхдээ нүүрсээр шийдэхэд одоо жишээлбэл нөгөөс юу гэж байгаа вэхээр та нарын утаагаа багасгах технологи нэмж хий гэж. Утаагаа багасгах технологи нэмээд ирэхэд зөв өөрөө өрт өндөр болчиход байгаа юм л. Тэ? Тэгэхээр гэтэл одоо юу гэдгийг нэг хэдэн сая тонн нүүрсээр гаргах одоо нүүрсээр гаргах утаа энергийг бол 1 кг одоо 1 кг цэвэр одоо уранаас гаргаад байгаа ч боломжтой гэдээ ирэхээр зэрэг одоо өөрөө өөртөө бүтээн шиндэртэй энэ салбарт бол маш чухал юм байна. Тэгээд хамгийн чухал нэг зүйл ойлгох хэрэгтэй тэгж харагдаад байгаа. Энэ ураны нөөц чинь газар дор байж л байгаа. Байж л байсан зүйл. Аль нэг богоноор авчираад газар дор булчаагүй. Энэ нөөцийг улс орнууд ашиглаад ийм нөөцтэй байгаа нь ад завшаантай хэрэг гээд Казахстан тэр бол энэ ураны холбоотой 15% энтрийг хангаж бас яадаг юм байна шүү дээ. Их том тоглогч тэргүүлэгч олборлогч. Тэгэхэд нөөц энтер нь бол бидний улстай Казахстантай ойролцоо байхад бас энэ зүйлийг нэгэнт байгаа зүйлийг байгалийн баялагийг бол ашиглах хэрэгтэй юм шиг харагдаад л байгаа юм л да. Яг хаа Казахстаны энэ жишээ бол бас үнэхээр одоо гарын доор хажууд байгаа жишээг бол бид нар бас харах хэрэгтэй. Энэ нөөцийг бол бид нар ингээд өстө таны хэлдгээр эн чинь хааны газраас өөрч ирээд те болчихсон биш байж байгаа л тийм нөөц шүү дээ. Эсвэргээрээ юу гэж бид харах хэрэгтэй вэхээр одоо бид агуу их Чингис хаан гэж ярьдаг болвол Чингис хааны энэ их агуу их нөөцийг бид нар төгсөнд бид талархах хэрэгтэй. Үлдээсэнд өвөг дээцтэй. Энэ бол олон зуун жилийн өвөг дээцтэй үлдээсэн. Энийг харин бид зөв стандартаар, зөв хяналтаар, зөв гурмаар ашиглах хэрэгтэй. Ингээд бол энийг ингээд ашиглахад бол зөвхөн манай цөмийн энергийн газрын цөмийн болон цацрагын хяналтын газар ажиллагаас гадна олуулсан атомын энерги гэж бидний өдөр болго хянаж байгаа. Ингээд дээрээс нь хэлэхэд газрын доорх улсыг энэ
Тэгш баяр нөхөр газар дор улс хүм ажиллах аргаар энийг болборлож одоо муухай болох гэж ингэж яриад байгаа юм л да. Төрөмс байгуул зарим эсрүүцэж байгаа хүмүүс. Гэтэл агуулгаараа бол тэнд нүүрсч бай, ураанч бай, зисч бай тэнд байгаад яг тэр нь хавцаа ингээд тэр орчимд ингээд ус байгаа бол тэр бол үйлдвэрлэлийн зорилтоор ус байгаа. Дэлхийд дээр нэг усны хоёр хэдхэн янз шүү дээ. Өнөөдөр усны өдөр сая боллоо. Чистнэ цэвэр ус. Тэгээд мал амтан хэрэгэлдэг тийм ахын хэрэглээний ус. Үйлдвэрлэлийн зорилттой ус. Тэгэхээр тэнд уран байгаа бол тэнд газар дор устаа газар л нүүрс байгаа бол тэнд бол тийм цэвэр ус байхгүй гэдэг бас мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй огт цэвэр усыг аваачаал тэгшвэр ч юм уу энэ олборлож байгаа нөхдөд хоёр дахиад нэг юм хэлэхэд энэ салбарт одоо юу гэдэг нэг хоёрхан компани байдаг юм шиг хүмүүс яриад байгаа. Чи одоо 10 хэдэн компани ялгаа хайгуулаа хийж байна. Дэлхий дээр ч гэсэн маш олон компаниуд энэ чиглэлээр хайгуул хийж байна. Зүгээр зарчмын хувьд бол бид үндсэн аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлж хуульдаа нийцүүлж засгийн газрын мөрөн хөтөлбөрт нийцүүлж ингээл энэ ажлыг явуулах л ёстой. Зөвхөн Монгол ганцаараа олборлох гээд бусд нь муухай гээд зогсоочихсон байгаа бол бид бас нэг юм бодох ёстой. Гэтэл бид нэр хилээд ирдэг хөгжилтөд дээр одоо орнууд чинь бүгд энийг олборлож байна. Дээрээс нь яг тэр Ирэний бассейн гэдэг юм л да одоо тэр дорногууд байгаа нөөц. Тэрний Ирэний бассейн яг замын хилийн завтал Ирэнд одоо газар дор уусган божуулах аргаар одоо хятад улсад олборлож байна. Хилийн цоотол одоо энэ байгаль нуур гэдэг агуу их байгаль цэвэр дэлхийн цэвэр өсөн нөөцийн хажууд олборлож байна. Тэгэхээр энэ бол нөгөө стандарт дүрм журам маш сайн барьж хийх ёстой. Ухаандаа дугуй унчаад улаан гэрлэр ингээд зам хөндлөн гарвал машин дайруулна шүү дээ. Ерөөсөө тэгэхээр дугуй унсан ч гэсэн аюултай. Яг гэвэл дүрмөө барихгүй бол. Тийм ээ. Тэгэхээр зэрэг аюулын хархан авдаг хоол хийхэ болчлоо гэдэг шиг юм. Харин нөгөө галгаар нөгөө юм шатаадаг гэдэг нөгөө шилэн хэрэглэхгүй гэдэг шиг ийм их сонин юм яриад байгаа юм л. За баярлалаа. Тэгээд энэ салбарын талаар та бүхэн дахиж бас уулзаж ярилцах, олон нийтэд бас ойлголт тийм мэдээлэл зөв мэдээллийг өгөх гэж тийм үү. Бас хэвлэлийнхний үүрэгч гэж ойлгож байна л да. Тийм цаг бас дахиж гарах байх гэж найдаж байна. За их баярлалаа. Ингэж харж байгаад баярлалаа. Бас телевиз үзэгчд баярлалаа. Тэгээд цөмийн технологи бол одоо өглөө болгон бид босоод талах иддэг шиг тийм бидний амьдралд өдөр тутам хэрэгжилж байгаа гэдгийг л анзаарч харахыг л хичээгээрэй л гэж хүсэхийг хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.